Өнөөдөр бид гоо сайхны хагалгаанд донтсон хятадын өндөр албан тушаалтан авилгач эмэгтэйн талаар ярилцах болно. Мэдээж хүм мөнгөө юунд дүрхэн хинтж хамаагүй гэлээ. Өнөөдрийн түүх бол гоо сайхны хагалгаанд орохын төлөө авилгал авдаг төрийн албан хаагч үсвэ. Шүү айлын бол Өвөр Монголын өөртөө зас хорны Манжуур хотын намын хорооны дэд нарийн бичгийн дарга. Авилгалын эхний шалгалтаар хотын дарга байсан Шүү айлын гэх нэмэгтэй авилга авсан мөнгөөрөө өгцгөө хэлбэржүүлэхийн тулд 500 мянган юаныг зарцуулж, нүүрэндээ утас татуулахад 300 мянган юаныг зарцуулсан гэд хэрэг араасаа хөвөрчээ. Шүү айлын 1971 онд Тунляа хотын жирийн нэгэн гэр бүлд төрж өсчээ. Тэр бол Өвөр Монгол эцэгхээс төрсэн Монгол үндэстэн юм. 1970-аас 80-ад он бол Хятад улсад зовлон зүдгүүрийн хүнд үе байсан гэж хэлж болно. Тухайн үед айлбар хүүхдээ сургууль сургах боломжгүй байсан бөгөөд тухайн үеийн оюутнуудыг тэр үеийн хэллэгээр Тэнгэрийн бахархал гэж нэрлэдэг байсан. Шүү айлын суралгаараа тэдний нэг болж коллежийн оюутан болсон юм. Шүү айлын бол гадаад төрхөөрөө тэр үеийнхээ царайлаг нэгэнд тооцогддог байсан. Хожим түүний залуу насны тэрэл төрх олон ч хүний хувьд мартагдашгүй дурсамж болон үлджээ. Коллежид байхдаа тэр сургуулийнхаа сор охтын нэг, тиймдээ ч алдартай нэгэн байсан. Багаасаа мэдэрсэн энэ төрлийн үнэлэмжээ хадгалахыг хичээсэн нь хожим түүнд гай болох бол. 1992 онд сурлага сайтай Шүү айлын их сургуулаа төгсөөд ажилд оров. Тухайн үед их сургууль төгссөн шинэхэн боловсон хүчин болсон бүсгүй төрийн албан хаагч болсон юм. Өндөр боловсрол эзэмшсэн түүний карьер ногоон гэрлээр урагшилж, орон нутгийн эмэгтэйчүүдийн холбооны захирал, залуучуудын холбооны хорооны нарийн бичгийн дараа хүртэл болсон. Тэр сайхан дүр төрх чадварынхан ачаар олон төрлийн томоохон албан тушаал хашиж байлаа. Байглаас заяасан гоо сайхан гэдэг хамгийн үнэт зүйлчилээ түүнийг хадгалахын тулд мөнгө зарцуулах хэрэгтэй. Харин төрийн албаны цалин тэмч их биш. Шүү айлын ажлын байдал дээшлэхийн хэрээр тэр томоохон бизнес эрхлэгчид баян хүмүүстэй холбоо тогтоож эхэлсэн. Ингэснээр түүний угийн хүсэл болох гадаад төрхөө өөрчлөх шаардлагыг ч өсгсөн байна. Түүнд өөртөө улам илүү таалагдж, бусдад ч сайхан харагдахын тулд илүү их мөнгө хэрэг болсон юм. Учир нь баян язгууртан эмэгтэйчүүд өөрийн гоо сайхандаа хэрхэн анхаарч түүндээ мөнгө зарцуулж байгаа нь Шүү айлын атаархлыг төрүүлдэг байлаа. Бусдаар шүү бүсгүй амьдрал дардан буюу төрийн ажилтан намын томоохон албан тушаалтан хүртэл болж түүний карьер маш сайн төвтэй байсан. Түүний албан тушаал авилга авах мөнгө цуглуулах бүрэн боломжтой байсан ч тэр ихэндээ энэ зүйлийг төвчж байлаа. Гэсэн ч түүний гоо сайханд их хэмжээний мөнгө хэрэгтэй тул тэр ашиг олохыг хүсэж эхэлв. Ингээд тэр шуналдаа автаж авилга авч эхэлснээр түүнд буцах газар үлдсэнгүй. Мөнгөний төлөө албан тушаалаа ашиглан юу ч хийхээс буцахгүй болон хувирав. Ажлын туршлага, өндөр боловсрал, хурдтай карьер, бас эд баялаг түүнд төлөхөц болсоор тэр 2016 оны 1-р сард Манжуур хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд хотын дарга болжээ. Түүний ажлын амжилт инхүү өсөж, авилгалын зам мөрөнж улам гүнзгийрч эхэлсэн. Тэр авилга авч шударга бусаар бусдад боломж олгон их мөнгө олж, үүндээ ч улам шунахын хажуугаар олсон бүх мөнгөө өөрийн биендээ наадаг боллоо. Гэсэн ч намын дээд эрх баригчид түүнд анхаарлаа хандуулж эхлэв. Энэ нь Ил Янфэн гэдэг хүнтэй нэгт холбоотой. Ил Янфэн бол хотын гэмт хэргийн талбарын жинхэнэ удирдагч бодлооны эзэн байсан бөгөөд ийм хүмүүс ихэвчлэн нэг талд хэтэрхий ноёрхож, янз бүрийн гэмт хэрэг сэтэж, орон нутгийн удирдлагуудтай гар нийлэн тэднийг өөрийгөө хамгаалах шүхэр болгон ашигладаг. Шүү айлын орон нутгийн өндөр албан тушаалтны хувьд Ил Янфэнтэй холбоо сүлбэ үүсгэн авилгалын торон сүлжээний гар хүл болов. Гэсэн ч удалгүй гэмт итгээд бизнесмен Ил Янфэний бусдыг дарамталсан болон авилга өгч улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэг нь илэрв. Түүнийг шүүхэд шилжүүлсний дараа гэмт итгээд арьсаа хамгаалахын тулд хэд хэдэн албан тушаалтнуудыг илчилсэн байна. Үүнд нь Шүү айлын холбогдож эрх баригчдын хараанд өртөв. Үүний зэрэгцээ бүсгүй иргэн тойрондох авилга авсан албан тушаалтнууд ар араасаа илэрч эхлэв. Тэдний зарим нь мөрөөдөө тоглоом донтож үүнээсээ улбалан авилгад автаж байсан бол Шүү айлын гоо сайхны хаалгаанд донтож өөртөө мөнхийн залуу насыг худалдаж авахын тулд их хэмжээний авилга авч мөнгөө өрдөг байж. Хүн өөрийгөө нэгэнд үзэсгэлэнтэй гэж мэдэрвэл өөрийгөө жирийн нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм ч учраас олон алдартнууд зөвхөн хуучин төрхөө хадгалахын тулд хөшрөлтийг зогсоох гоо сайхны эмчилгээ, гоо сайхны мис засалд маш их мөнгө зарцуулдаг. Шүү айлынч мөн адил хөгшрөлтийн эсрэг юм гоо сайхны янз бүрийн аргад хэд автан донцсон.
Хэрэв та гоо сайхны салбарт ажилладаг эсвэл ойлгодог бол энэ салбар үнэхээр хязгааргүй ашигтай бизнес гэдгийг мэдэх бах. Янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүний үн буурхаасаа илүү байн өсөж байдаг. Шүү бүсгүй үргэлж шинэ гарсан гоо сайхны бүтээгдэхүүн элдв тарилгын мэдээг сонирхон мөрөөдөн суух ажилтай. Түүний хамгийн том мөрөөлөл нь томоохон хэмжээний гоо сайхны виза студиум. Иймдэж тэр авилгалын 500 мянган юанаараа өгцөг хийлгэж. Хамгийн анх санамсаргүй тохиолдлоор хин нэгэн түүнд залуужуулах тарилга санал болгосон бөгөөд Шүү айланч тэр зүйлд 300 мянган юан зарцуулсан байдаг. Тэрээр өөрийн гоо сайхандаа хэдэн мянган доллар зарцуулсан ч хамаагүй байж 2020 оны 6 дугаар сард Өр Монголын Өөртөө засах хорны сахилга бат хяналт шалгалтын хорооноос тухайн үеийн Манжуур хотын дарга Шүү айланыг хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэрэгээр шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Шүү айлан албан тушаал ашиглан 6 сая гаруй юанийн эд хөрөг. Мөн холбогдох этгээдүүдээс 3 сая юаны авилга авсныг тогтоосон байна. Тэр энэ мөнгөнийхөө бүгдийг шахуу гадаад үзэмж гоо сайхандаа зарцуулсан байна. 2020 оны 9-р сарын 25-ны өдөр Хөхөтийн ардын дунд чадны шүүх түүний авилга хэл ахуулын хэргийг хянан хэлэлцэж Шүү айланд 11 жилийн хорихол оноосон бөгөөд бүх хөрөнгийг нь хурааж 700 мянган юаны торгуул оногдуулжээ. Шүү айланы мөнхийн залуу мэд харагдах гэсэн хүслээр түүнийг намагт унгаасан. Ер нь цаг хугацааны явцад олон ч хүн өнгөрсөндөө амьдарч байдаг. Тэдний нэгэн адил Шүү бүсгүй амьдралдаа дүүрэн сэтгэл ханамжтай байхын тулд чадах бүхнээ хийсэн ч энэ нь буруу аргаар байсан. Шүү айланы их сургууль сурч байсан үе бол хамгийн давтагдшгүй, хамгийн үзэсгэлэнтэй үе нь байсан. Мэдээж цаг хугацааг буцаах эсвэл дахин авчирч чадахгүй. Гэсэн ч бид хөвшрөлтийг хүлээн зөвшөөрөх нь амьдралын чухал хэсэг үлээ. Шүү айлан авилга хууль бусын замд орсноос хойш гоо сайхнаа хадгалах гэж улам донцоор сэтгцийг нь гинтээж. Шүү айланы энэ түүх хятадын олон төрлийн албан хаагч эмэгтэйчүүдэд том сургамж өгсөн. Шүү айланы хэрэг болоод өөр хэд хэдэн ийм тохиолдлоос олж эх орныхоо нэрийн өмнөөс ажилдаг эмэгтэй хүмүүс байгалийн гоо үзэсгэлэнгээрээ игэл даруй харагдах учиртай гэж хятадын төрийн албанд шаарддаг болсон гэж.